Сэтгэхүйн функц. Уг онлын тусламжтайгаар хүмүүсийн сэтгэл зүйн тэмдэг үйл тараал прогрессыг тайлбарж өгдөг. Функцээр бидний тархины үйл явц хэрхэн явагдах тухай тайлбарлаж орчлонтой хэрхэн харилцах тухай байдаг. Дөрвөн төрлийн функц дотроо 2-2-оор заалгдсан нийтдээ 8 зүйл бүгд хоорондоо харилцаа уялдаатай байдаг. Энэхүү ойлголт руу орохоос өмнө бид логик дүгнэлтийн дедукц болон индукц аргыг мэддэг байх хэрэгтэй. Дедукц нь болохоор ерөнхий дүгнэлт буюу онлын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх арга. Индукц арга бол нэгжийг ажиглах замаар ерөнхий дүгнэлт онолд хүрэх арга. Дедукцийн арга ерөнхий дүгнэлтээс нэгжид буулгах замаар бүтцийг судлахад ашигладаг. Хэрэв та энэ бичлэгийн үзэнгээ сэтгэл зүйн функцийг судлах хэрэгэмжлэлт бол та энэ аргыг яг одоо ашиглаж байна гэсэн. Би сэтгэхүйн функцийн тухай ерөнхий анхан шатны ойлголтуудыг дөөгч замаар түүнчлэн нийтлэг ойлголтуудыг дурдж магадгүй. Түүнчлэн та сэтгэл зүйн бүтцийг судлаж түүнийг хэрэгжүүлж болно. Индукцийн арга нь болохоор ерөнхий нэгжээс үндэслэл дүгнэлт гаргахтаа харилцан үлдэхтэй ашигладаг бол хэрэв таны цахан занчрыг мэдэж түүнтэй хэрхэн харилцах тухайд оршино. Магадгүй найз чинь INTP бол энэ бичлэгээр энгийн жижиг ойлголтоор дүгнэлт хийх замаар зөв харилцах тухай ойлгоно. Би дараагийн бичлэгэд дунд шатны арай өргөн хүрээний ойлголт өгнө. Би одоо ердөө энгийн жижиг ойлголт, илрэх хандлагуудыг дурдж түүнээс маш ойлгомжтой байдлаар хүрэхийг хичээнэ. Тархийг чинь гашлахгүй дараа нь угаасаа дунд шатны ойлголт хүргэнэ. 1-р номер. Дотоод мэдрэмж. Хамгийн энгийнээр энэ явцын утгаараа бидний компьютер болон гар утасны санах хой шиг явагддаг. Би зураг бичлэгийг хадгалдаг санах хойны талаар ярьж байгаа шүү. Тэд ерөөсөө мэдрхүүдээ юу байгаадаа сайн мэддэг. Яг түүхээс бол болсон явдлууд эргэн санаж байгаатай адил. Төсөөлтөө энд нэг төрөл бүрийн өнгийн номоотой номын шүүгээ байна. Тухайн хүн ном улаан номыг авахыг бодож байвал харж байгаа шууд улаан номыг сонгож авна. Ердөө SI-ийн энгийн жишээ. Товч тодорхой үйл явдал мэдээллүүдийг өөртөө шингээж агуулж байдаг. Магадгүй түүхийн хичээл шиг өргөн цар хүнд хүрээнс ч байж магадгүй. SI бас мөн сахилбаттай дуулууртай байдаг. Бусад функцүүд байдаг ч мөртлөө PSI нь өөрөө сахилбаттай дээрээ товч тодорхой бүтэц агуулга сайн байдаг. Тэд угаасаа бүх зүйлийг товч тодорхой зэгцтэй байлгаж дараагийн хүнд хэцүү нөхцөлийн өөдөөс бат зогсохдоо бэлэн байдаг. Энэ төрлийн функцүүд хүн өдөр тутмын нягтлан бодох, тусгаалсан мэргэжил, жижиг деталуудаа харьцахад маш сайн байдаг. Үүгээр амьдрал бүрийн асуудлаа хүн маш хөнгөн шийдэж авч өгдөг мөртлөө хайрцаг дотроос итгэдэг. Номер 2. Гадаад мэдрэмж. Энэ явцсан утгаараа бүх зүйл рүү шууд төвлөрдөг. Яг зөв хэд өнгөт деталь. Ерөнхийдөө спорт, атлетик гэх мэт зүйлсэд маш уян хатаанддаг функц юм. Гаднах орчинд болж байгаа бүх зүйлс тэд хэрхэн хандахтаа маш сайн байдаг. Төсөөлдөө хэн нэгэн тань руу бөмбөг шидэж байна. Хүчтэй SE бол тэр бөмбөгийн шидэх үед хурдхан шиг бариад. Яг шууд нөхцөлт. Хэрэв танд энэ төрлийн функц байдаг бол та магадгүй спорт сайн байх. Ганц спортч биш, тоглоом, бүжиглэг, урлаг соёл, биелэлхүүн шаарц ажилд. Мөн бас SE гаднах орчны хүлээн авахтаа маш таашаалтай ханддаг. Үнэхээр сонин содон харагдаж байвал шүү дээ. Олон нийтийн буюу хүмүүс цугларсан орчинд TE таандуулах магадaltaй. Тэгээд зарим зүйлсээр мөн ялгаж салгаж болно. TE олон нийтийн орчинд хүмүүстэй логикгүй хатнаа шийддэг бол SE энэ орчинтой хүрлэх буюу одог нөхцөлд дасан цогцсон амьдардаг. Хүн бас энэ төрлийн функц өрөөндөө эдөө үзэдэг хүмүүсийг хөгжөөн сингэж сэргийгч маш зүгээр байдаг. Номер 3. Дотоод сэтгэхүй. Энэ функц бүхэлдээ логикгүй хэлтэй холбооноор суурилдаг. Бид нар ямар нэгэн асуудал яаж логикоор шийдэх тухай. Эсвэл энэ бол явцсан утгаараа бидний компьютерийн төв тооцоолох байгууламж гэсэн үг. CPU гэсэн. Хурд гэлтээс илүү оновчтой байдал тэдний хувьд чухал байдаг. TI сайн байх тусмаа ямар ч асуудлыг логикоор маш оновчтой шийдвэр гаргадаг. Төсөөлтөө энд нэг чирээн дээр буюу цаасан дээр нэг асуулт магадгүй математикийн бодлогоч байж магадгүй.
TI давмгын бол ямар ч хамаагүй аргаар лог чадлаар уг асуултын хариу төвөггүй болно. Ямар ч асуулт бос төрлийн гүн хааны сэтгэл хөдлөлтөй байж болохгүй. Тэгээ TI давмгын хүмүүс мэдрэмжгүй гэж байгаа юм биш шүү. TI нь заавал бусад өөр төрлийн хүмүүстэй уялдаа холбоотой байж хамгийн сайн байдаг. TI нь ч өөрөө бас лог хүрээ маш гайхалтай шийдвэр тооцоолыг гаргадаг. TI нь бүтээлч шийсвэр сэтгэлгээс илүү лог болон тооцоолын маш тодорхой хүрээнд хамаардаг. Хариултыг маш оновчтой гаргах хэрэгтэй байдгаар онцлог. Магадгүй NI-тай андуурхдагч TI нөр NI-аас илүү нээлттэй болно. Номер 4 гадаад сэтгхүй. Энэ функц бол олон нийт хүрээл донд маш сайн байдаг ч ганцаар бол ямар ч хүчгүй. Зүгээр дүгнээд үзэх. Ямар ч лээсэн ганцаар үедээ хүчгүй. Амралтын байдалтай байдаг эдгээр чинь. Энэ нөр гаднаас ирж байгаа лог асуудлыг шийдвэрлэх чадвартай. TI-тэй лог руу төстэйж энэ TE буюу гадаад сэтгхүйн нийтийн хүрээл донд шийдлээ олдог зүйл. Байгалаараа энэ функц авангаа бол бусдын монологч болдог. Төсөөлтөө энд нь олон хүмүүс тэр тусмаа уг хүмүүс тус бүртээ өөрөөсдийн гэсэн онцлог чадвартай мэдхтэй мөртлөө бөөнөрөө нийлээд юу хийхээ мэдэхгүй байдаг. Юу болоод байна гэхээр энд ямар ч өргөний хүрээний лог мэтгэлцэл байхгүй нэгсв. Ийм үед T давмгай хүн гарч ирж энэ хүмүүсийн зорилгыг тодорхойлж бүх зүйл нэг зорилгын төлөө явхад энэ функц орчд байдаг. Өргөн үрээний функц гэж болно. TE-ийн өөрөө лог тэр тусмаа логгийн макро үрээнд шийдвэр олохыг хэрэгжүүлдэг функц юм. TI нь микро байдаг бол TE нь макро. Гэтэ тус өөрөөсөө даваа болон сул талтай. TE мөн хүмүүстэй харилцахдаа маш шулуухан нээлттэй байдлаар харилцдаг. Зөөлөнч байж болно, хатууж байж болно. Гэтэ энэ бол өөрсдийн бүтэц соёл өмнөх амьдралаас нь хамаарна. Номер 5 дотоод мэдрэмж. Зөөлөн сэтгэлтэй функц хэмээн дурдгдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ эмпатик мэдрэмжтэй бас үнцний маш их ойлголттой байдаг. Энэ функц нь сэтгэл хөдлөл үндэ цэнэ баахан хувьсдаг. Өөрөөр хэлбэл нэлээд субъектив шинжтэй. Яг товч тайлбарлахад энэ бүтэн өдрийн хугацааж шаардна. Чамбай F5 бол тухайн хөр хорон бүрт маш хүчтэй сэтгэл мэдрэмж бодлыг төрүүлж байдаг. Харилцаа бүрээ өөрийн мэдрэмжийн чадамж болон үнэлэмжийн баримжааны дагуу маш тэнцвэртэй аюулгүй батаах авч явах эрэмцэлтэй байдаг. Төсөөлтөө өрөөний зурагтай нэгэн байгалийн гэрэл зургийн нэвтрүүлэг гарч байна. F5 давмгай хүн зурагт үзээ. Зурагтанд ээж болон хүү баавгай хоёрын тухай гарч байна. Хоёулаа ад жаргалтай байхыг харсан F5 давмгай хараад ханд баясаас хэрвээ ээж баавгай нь хатан нэртэй мойлоод хүү баавгай нээжинхээ араас харуулсах зүгээр F5 давмгай хараад сэтгэл хөдлөлтөд автангүй ойлж болно. Ердөө энгийн F5-ын жишээ. Хэрвээ илүү нарийн бүтцтэй тайлбарлал Чамбай F5-ын тухайн үнцэн хорон мөч бүхний үнцнийг хадгалж нандинахын тулд маш их мэдрэмж сэтгэл зүйн асуудалд ханддаг. Хэцүүээс нь ч нүүр тулаад лээдэг. Энэ юусоо F5-ын үнцнийг хамгаалж цэхэн үлдэхин тулд юу ч хийж болцсохгүй байдаг. Тухайн мөч бүхэнд бас өөрийн мэдрэмжийн чадамж болон үнэлэмжийн баримжааны дагуу ямар нэгэн гүн ухааны сэдвтэй уран найруулах, хүншүүл, төлөөллийг жашиж болно. Зөөлөн сэтгэл хөдлөлийн уян хатан чанартайч төлөв даруунч бас байгаа. Нөгөө талаас F5-ын ямар нэгэн үйл ойлголцол, буруу ойлголт, авчлаагүй хүлээл таарах юм бол F5 магадгүй айц төгшөө хөргөөр угуурлан бодох гэх мэт аюултай шинж тэмдэг үзэгддэг. Үүгээр удаан үргэлжлэл өөртөө бүх үнцэнтэй гэсэн бүхнээ харанхуй ёроолын нөхөг хийж болцоошгүй. Цаашлаад F5 өмнөх үнцэнтэйсэн зүйлээ бүр мөсөн таахгүй хэрэгч болно. Буцаагаад хүндрэлтэй мөртлөө. Гэхдээ дайсан ч болоо өөрийн толгойд хэрэг танд F5 давмгаас найз байдаг бол түүнтэй хамт асуудлыг шийдвэрч олно шүү. Номер 6. Гадаад мэдрэмж. Бас нэг мэдрэмжийн суурилсан функц энэ өргөн өрөөнд шийдвэрлэдгээрээ TE-тэй төсөлттэй.
Гэтэ FE бол объективээс илүү субъектив шинж буюу мэдрэмж болон үнэлэмжээр суурилсан функц юм. Энэ бүгдийн материалын зүйлсээ хэмж ухтаасаа боломжгүй. FI-ч адил. Гэтэ хоёулаа үн цэнтэй байдаг. Төсөөлтөө уг нь хитэн нүргээ биелүүлж байгаа хүмүүс эцэлтэй ачаалаа дийлэхгүй сунжруулаад унаад өгөхөд хаанаас ч юм уу бурхны уурлаар чи ирлээ гэдэг шиг FE давнгаас ун гарч иж моментод болж байгаа бүх зүйл хүмүүсийг уран зоригжуулаад аваад явдаг. FE-н өөрөө тий шиг өр хүрээнд үнэлэмжийн баримтжааны дагуу шийдэл олж татдаг функц юм. Хүмүүсийг уран зоригжуулж мотивац хайрлж чаддаг. FE-н мөн бас л нэлээд субъектив шинжтэй функц. Мөн бас цар хүрээнд мэдрэмж болон сэтгэл зүйн асуудлыг шийддэг функц. Бүлдэг дундаа бол FE-н нарны гэрэлтэй зүйрлэж болно. Мөн ч бас бүлдэг нийтийнхээ үнд зүйлийнхээ төлөө заримдаа өөрийгөө золиослох хүртэл юу ч хамаагүй бэлэн байдаг. Гэтэ энэ функц багч гэсэн түүний золиос уян хатан байдлыг нь хайр хүндэтгэл үн цэнийг буцаа мэдрүүлж чадахгүй бол FE-н багаар дороотож зэвэрж эхэлдэг. Яг FI шиг шууд тэр бүх үнэлэмж нэм цэнтэй гэсэн бүхнээ харанхуй орол энэ өхрөө хийх гэж бэлмээд. Хэрвээ ядаж нэг ч их зайр үнэлэлт аваагүй ч шүү. FE-н бусад хүмүүсийн салангат холбоосыг нийлүүлэх өөрөөр хэлбэл хүмүүсийн эм найрамдлыг тогтоож чаддаг. Гол нь бид түүний хичээл зүтгэл уян хатан байдлыг мөн давхар сайжрах хэрэгтэй. Одоо сунжруулаад бол улам хүндрүүлээд орж магадгүй шүү. Гэтэ энэ өрдөл энгийн сэтгэл зүйн функцийн тухай ойлголт шүү. За. Номер 7. Гадаад сүн сэв. Энэ бол бос функцуудад харьцуулах юм бол хэтрүүлсэн буюу экстрем төвшний субъектив шинж чанар. Энэ ч бас өөрөө шинжлэх содон санаа агуу нийлүүдийг хүртэл өөрөөсөө гаргаж нэг эсвэл 2 зур хүртэл нээж байдаг онцлогтой. Түүнчлэн энэ функц нэг зүйлийг олон өнцгөөс харж үүгээрч зогсохгүй нэг боломжоор олсон боломжийг илрүүлж гаргаж ирдэг онцлогтой. Яг л модны үндэс шиг энэ бас мөнч нэг утгыг худлаас өнрөө үннээс судал руу үнэн худал хоёр онцлогийг давхар шингээж баталж чаддаг онцлогтой. Энэ бол ерөөс хайрцагнаас гарч идэх сэтгэнэс үг. Энэ мөн бас хийсвэр ойлголт санаа уран зохиолууд дуртай. Яг шинжлэх ухааны зөвлөлт кино гэх мэт зүйлсүүд бас илүү их анхаарлаа төвлөрүүлж магадгүй. Амьдрал байхгүй зүйлсийг бодит болохыг ирэмсэлдэг. Төсөөлтөө энд нэг шинэ урлагийн бүтээл музей галерей дотор тавигдсан байна. Эний дамгай зурааж түүнийг харан дотроо би ямар төрлийн уран бүтээл гаргаж чадвал бусдаас илүү онцгой болох чадвараа гэж бодно. Эсвэл өөр жишээ авахад энд нэг чин тээврийн хэрэгсэл удалгаан дээр гаргаад тавьсан байдаг. Нэг эний дангуйн инженер гарч ирсэн ээ. Түүнчлэн дотроо би ямар төрлийн машин бүтээвэл энэ бүгдээс онцгой хэрэгцээтэй байлгах чадвараа гэж асууд. Эний дангуй хүмүүс төсөөлөлтөд боддуулахын тулд туршилт мэдлэг судалгаа шинжилгээ гэдэг. Энэ ч бас SI-д турлуулсан гэсэн үг. Энийг маш хүчтэй субъектив шинж чанар нь юугаар ч хязгаарлагдаж хоригдож болддоггүй. Зүгээр сууж байхдаа ч сониуцсан гар үргэлж модон үндэсчиг цаашаа соёлон олон ёсог комплекс утгуудад үүсгэж байдаг. Түрүүчлэн хэлсэн шиг өөртөө олон төрлийн зураг шингээж мөнж зүйлсийг худал ба үнэн хоёрын дунд холбоо морлог үүсгэж байдаг. Энэ бол N-ийн энгийн жишээ. За одоо сүүлчийн нүг оруулах номер 8. Дотоод зүүн совин. За энэ бол хамгийн буруу таашаа ойлгот авсан хамгийн нууцлаг функц. Энэ доторх эцсийн хариу гэж огт байхгүй. Үргэлж шинэ хариулт асуултыг шаардаж орчлонгийн холбоо марл бүгд үнэлтийг харж хийж байдаг. Яг энэ шиг маш олон холбоосуудын айжин түүнчлэн хэд буюу экстрем субъектив шинжтэй. Юугаар ч хязгаарлагдаж хоригдож болддоггүй. Хуулиас гадна. Гэтэ энэ NI2 функц бол хуулийн хүртэл нууцлаг байдлаар хүчин төгөлөр бус болгож чаддаг. Хажууд нь бас л нэг адилхан зөвсөн гарч ирж тэдний эсрэг тэнцэхгүй л бол шүү. Гэтэ би энэ хоёр функцэд нэг тийм хорон санаатай муу зүйл гэж тайлбарлаагүй шүү.
Би ерөөсөө энэ уг функц, хоёр функцийн чадамжийг онцлсон шүү. Бүх 8 тарих функц бидний тариханд эргэлдэж байдаг. Аль нэг нь бусдаас илүү давмгай олж бидний гол зан төлөв болдог болохоос аль нь ч сайн биш, аль нь ч муу биш. Эдгээрөө ердөө сэтгүүийн функц өөрсдийн онцлог шинжээ гаргаж байдаг. Харин зөв байх уу, буруу байх уу гэдэг таны өөрийн үнэлэмж сонголтоор шалтгаална. За буцаад бичлэгрээ уг функцэд дүнэлт болгонд олруулахад бас их төвхтэй. Бүтэн сар жил шахуу дүнэлт хийгэж нэлээд багадна. Үргэлж модны үнс чи ургуулж боддог. Гэхдээ стресстэж хэтрүүлэн бодох биш шүү. Ургуулan бодох нь угаасаа тэдний онцлог шинж нь. Үүгээрээ стратеги 12 ойлгохтой үргэлж шинжиж байдаг ш. Яг л шатрын нүүдлээ хэрхэн яаж нүүхээ тэд нар үргэлж бодож байдаг. Би яг яаж зурлагч дүрслэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энд нэг жишээ байна. Төсөөлтөө агуу дотор нэг авдар тэрэнд хүрэхэд 3 зам байна. Энэ аль нэгийг сонгож болно. Тэр үгээр ч явж болно, энэ үгээр ч явж болно, энэ үгээр ч болно, тэр үгээр ч явж болно. Бүр 3 зэрэг удаад нэг зорилгот хүрч болно. Яг квантын супер байрлал шиг. Энэ бод дотоод зүүн савин гэхээр яг юу вэ гэхээр энэ нөр энэ шим гамун модны үндэс шиг үргэлж ургуулж боддог. Ганц энэ уг зүйлээ дахин боловсруулж асуулт өгөөж хариултаар эргэлтэнд оруулдаг. Түүнчлэн эцсийн хариу гэж тэдэнд оос байхгүй. Урьдчилан таамаглахад нэлээд хүнэлтэй аль нь. Энэ цаг мөч бүх бүрийн цаглбар геометри прогресс бүр зүй тогтол нарийн төвхтэй 12 мөн гүн хантан шиг сэтгэж байдаг. Түүний хариулт нь буруу ч юм аа. Үүнд залмих орсон байж магадгүй. Энэ хоёр нэг тийм хангалтгүй ч санагдаад. Гэтэ яах вэ? Миний чадах чинээрээ тайлбарлаад энэ бол ердөө л ингийн жишээ. Бид одоо 8 сэтгүүн шин функцийн тухай мэдээлэлтэй болсон гэж найдаа. Энэ хэсэгтэр бид урдсан бүх 8 функц бидний тархин донд орчиж байдаг. Бүгд сайн ч биш, муу ч биш. Энэ бол таны өөрийн сонголт. Бусдад ээлтэй, өөртөө жээлтэй, гэрэл түгээс хүмүүс байдаг бол мөн хажууд нь бусдад хор хөнөөлтэй, өөртөө ч төв утсан, бүүдгэр өнөөс бас л байж лээ. Энэ бол ердөө л мэдхийн юм л хэсэг.